Сайн байцгаана их юм үзэгчтэй та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн зочид маань маш их өөрмөгцсөн. Инээд муутай хүмүүс ирсэн. Содон тийм байнга л инээж идэг. Манай гэрэлт ирээдүй чи яасан сайхан инээмсэглэлтэй баяр баясгалантай болоо вэ гэж андуурхаар одоо ингээд инээж идэг. За. Хэрвээ үзэгчтэй нэвтрүүлэг маань хэдий 22 цагаас та бүхэндээ хүрж байгаа хэдий ч өнөөдрийн зочид маань тусгай одоо хүүхдүүд ирсэн учраас бид нэвтрүүлгээ өдрийн цагаар бичсэн байгаа. Тэгээд өнөөдрийн манай бяцхан одоо бяцхандаа ч бас орохгүй яа. Өсвөр үеийн шилдэг. Өсвөрийн одоо шилдэг тамирчид ирсэн байна. Яг юуны аль спортоор хичээлдэг вэ гэхээр бас өөртөө сонгоё танилцуулчин тий. Хичээлдэг ийм хүмүүс ирсэн байна. За ингээд жосоо та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар сууж байгаа хүүхэд Цэлмэг. Цэлмэг маань Усын спортын Монгол улсын 1-р зэрэгтэй гэж байна. Оросын албаны улсын 2-р зэргийн тамирчин 2013 оноос шгшээ багт орж ингэж уралдаж байгаа юм. Мундаг хүсгэрээдүүтэй тамирч ирсэн байна. За урт насан маань ирсэн байна. Тэр хинээд муутай хөрхөн байгаа. За урт насан маань болохоор Усын спортоор 2014 оноос эхлэн хичээлсэн. 2019 онд насан туршидтын улсын аваргаас мөнгөн медаль, хүрэл медальтай, эдэрчүүдийн улсын аваргаас 2 алтан медаль, 3 мөнгө, 7 хүрэл авсан. 2019 оны 100 Унгар улсад зохиогдох дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм гайхалтай охин байна. Усын спортын дэд мастер цолтой гэж байна. За марал маань ирсэн байна. Хамгийн жижиг нөө. Арга жижиг харагдчих. Марал маань 2015 онд 7 настайгаас усын спортоор хичээлж эхэлсэн гэж байна шүү. 2019 онд өсвөр үеийн эдэрчүүдийн улсын аварга шалралт тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль авсан юм. Мундаг тамирчин байна. Усын спортын Монгол улсын 1-р зэргийн тамирчин гэж байна. Хүү, чим надад эднээс төлөө? 11. Уу 11 дэж ингээ 1-р зэргийн тамирч авчирч байгаа юм. Яа. Хин дээрс. Өшөө. Мундаг юм. Тийм байна. Өшөө баг насны өшөө чамаас жоохон нас жоохон ийм цолтой хөхтэй аюу. Баг. Чи Монголд нэг юм байна. Шилдэгүүдийг аваад тийм ирсэн. шилдэгүүд тийм. За сугар маань ирсэн байна. Сугараа сайн уу? Хамгийн инээд муутай нэсэ. Тийм ээ. Амар инээд юм аа. Амар инээд юм тий. Сугарыг энэгээр найзууд нь бүгдээрээ дагаад инээдэг. За сугар маань болохоор 2014 оноос эхлэн усын спортоор хичээлж эхэлсэн. 2019 онд өсвөр үеийн эдэрчүүдийн улсын аварга шалгуулах тэмцээнд 2 мөнгө, 8 хүрэл, 10 медаль хүртсэн юм шиг нийтдээ. Азийн хүүхдүүд ус спорт наадамд оролцох шгшээ багийн тамирчин нэгээр шалгарсан. Мөн усан сэлэлтийн спортын 1-р зэргийн тамирчин гэж байна. Энээр усын спортын 1-р зэрэг усан сэлэлт гэхээр бас хоёр өөр юм яваад байна те. Дараа нь бүгдээр гоо дэлгэрүүлж ярэ. За сод мандах маань ирсэн байна. За санаа сод мандахаа хамгийн том нь. Тийм. За тийм баха. Би юу нэгөө таагаад байна. За сод мандах маань 2016 оноос усын спорт сургалтын төвд суралцаж эхэлсэн. 3 жилийн хугацаанд сурж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нэ 2019 онд Унгар улсад бол одоо тэмцээний эрхээ авчихсан байгаа. 2020 онд хүүхдийн их наадамд оролцох бас эрхээ авсан байгаа. Ийм мундаг хүүхдээ. Тэг Монгол улсын усын спортын 1-р зэргийн тамирчин гэж шүү. Мундаг бай. За ингээд ийм гайхалтай хүүхдүүд маань манай өнөөдөр зөвхөн ирсэн байгаа. Тэгээд урилга хүлээж авсан хүүхдүүдэд маш их баярлалаа. За хамгийн ихний асуултаа та бүхэнд дунд нь тавья. Яагаад усын спортод дурлах болсон юм? Усын спортоор хичээлэхийн юу нь гоё ээ? Ер нь гэхдээ бага байхдаа та бүр балчир байхдаа голын усан сэлж ихсэн юм уу? Эндээс ер нь их үүсвэр нь гарч ирсэн юм уу? Яасын, ийсэн. Сар байлж тоглолтоо авсан уу? Аймагтай. Яг. За. Би бол зүгээр анх сэлж сурах зорилгоор л орсон. Тэгээд одоо 2013 онд тэр төвийн шгшээ багт орчихсон. Хэдэн настаас хичээлж эхэлсэн? Анх 7 настайдаа сэлж сурсан. Ямар эсэ анх сэлээд хэцүү байсан уу? Хэцүү байсан. Тэгээ юу юунд гоё юм? Яа чаманг өдөө олон жил ингэж хичээлэх юм гоё. Чамаг татаад юм. Та цаанаас л гэж санагдал. Тийм. Дуртай. Дээрээс үү те дээрээс. За марлаа. Би бол манай аав ээж хоёр гоё гээд бас манай ээж бас сэлдэг байсан. Тэгээд ээж маань намайг гоё гээд тэгээ оруулсан. Тэгээ чамд юу чамд гоё санагдсан уу? Уул анх ороход амар хэцүү байсан. Тэгэл би бүр гармаар санагд. Тэгэл одоо 3-4 жил явсан учраас амар гоё болсон. Тийм одоо сурцсан учраас гоё юм шүү дээ. Анх юу нэг ямар одоо сэлж сурахад анх юу илүү сурдаг? Хэл сурдаг. Их хэл сурдаг. Эхи Мэлхийгээр сурдаг тий. Яа.
Би одоо ус спортоор хичээлж эхлэх гэж байна. Ах нь бол анх сэлж сурахтаа Жапаягаар л сурч. Хөө та сэлж чаддсан юм уу? Чадлаггүй яах. Тэгээ хөвсөлийн хөвгт шүү дээ. Тийм хөвсөл далайн хөвгт. Өө бүр далаад сэлж. Тэгэхээр далаа дараа сэлэхгүй хаа. Далаа сэлэхгүй. За зөвхөн Сэлж болохгүй гэж. Тэр хөвтө усан яа сэлэх юм. Би бол анх жоохон хөдөө өгсөн, голд сэлдэг байсан. аль нутгийн хөвгт. Дорнотон ч уусан. Аа за. Тэнд сэлдэг байсан. Аа за. Зүгээр голтон. Тэгэл анх дүүтэйгээ хамт орсон. Зүгээр хамт дүүгээ харах гэж ороод тэгэл нэг жоохон дуралцсан хөдөө явсан спортод. Сэлэх үед нэг жоохон тийм гоё газаас хөндөс юм шиг санагдав. Хүндий биш юм. Тийм үү. Газар гоё нисэж байгаа юм шиг. Тийм үү. Тийм болохоор энэ бол өдөр бол харахад гоё байдаг. Тэгэл хүнд бэлтгэлээд авахад дараа нь тэгэл амар гоё санагддаг. Тэгэл нэг хүнд юм авцсан болохоор. Тийм үү. Тийм. Ортносон гэвд. Би бас анх сэлж сурах гэж төв бассейнд явж исэн. Тэгээд манай надад зааж исэн багш маань ингээд намайг одоо тамирчин болоод үзээчээ гэж намайг тэгж исэн. Тэгээд анх сэлж сурах. Явсан. За анх ус спорт юу гоё юм? Юу юу гоё. Тэгээд та нар магадгүй ингээд за ингээд энэ хүүхдэд ингээд чөлөө цаг ихтэй яаж өнгөрүүлдэг вэ? Та нар хамгийн түрүүнд барал бассейнд л гоё явдаг байх тий. Юу нь гоё бассейндээс хэлэхээр ингээд тайвширд юм уу? Стресс тайлагдах уу? Яг юу нь та нарыг татаад байна? Зүгээр сэлхэн л гоё шүү. Сэлхэн л гоё тий. За өөр нь Би нэг анх нэг ингээ усан ориглоорт ингээд Тэгвэл ороод живээ тэгээд нэг их ч надад байгаа. Тэгэл ер нь тэгээд бас илүү талчинтэй байсан. Тэгэл яг тий аав ээж л усан спорт руу оруулаад. Тэгэл сэлэлээ чинь да. за ер нь одоо манай редактор манлигтай манай одоо ингээ усын спортоор хичээлж байгаа сүрийн хамгийн одоо шилдэг тамирчид гэж та бид надад хэлсэн. Тэгэд ер нь ингээд анхны өсөх ирээдүйтэй тий. Хамгийн анхны тэмцээнүүдийг бүгдээр яри тий. Анх тэмцээнд оролцоод тэг яг ингээд сэлж явах таам бүхэн бод хүнтэй оролцохоос илүү цагтаа оролцдог тий. Тэг тэр ингээ амьсгаа хуваарлал тэгэл бүхэл юм одоо сэтгэл зүйн үед ер нь ямар байдаг вэ? Анхны тэмцээнүүдийг бүгдээр яриадэх оо. Тэгээд за би бол анх 2014 онд тэмцээнд орчихсон. За юуны тэмцээн байв? Ингүү тал цомын төлөх тэмцээн. Аа орчихсон. Тэг ямар амжилт гаргав? Ямар байсан? Одоо тэр дурсамжийг эргээд яриад. Анх удаа тийм тэмцээнд орж байгаа болохоор амар олон хүүхдүүд хараад амар сандарсан. Надаас илүү ч юм шиг санагдал тий. Тэгэл өөр хороо байж чадаагүй. За Марлин. Би бол анх 2016 онд Ингви тал бас цомын төлөв тэмцээнд орж исэн. Тэгээд тэр тэмцээн дээр би орж явахдаа 8 настай байсан. Тэгээ 8 настайдаа би нэг алт 2 мөнгө авч ирсэн. Хөөх тийм анхны тэмцээнээсээ юу? Ямар ундаг юм. Тэгээд дэлфин дээрээ нөгөө нэг гарааг нь мэдхгүй тэгээ нойлуулж исэн юм бас. Оо тийм үү. Гараа бас өөр үт юм уу? Яа дээ. Бас өөр хүүхдийн нэртэй андуураад манай эцэнд бас Марл гээд нэг ань явдаг байсан аахгүй. Аа за. Тэгээд Марл ань явах гэж одоо тэгээ яваагүй байсан чи би байсан. Оо матай тий хаанасаа. Гэтээс медаль авсан шүү дээ. За. Би бол бас нэг сайн хэдэн онд сайн мэдэхгүй байна. Бас бас ингүү талд орж ирсэн. Тэр ингүүн дараагийн хамгийн том тэмцээн байд юм уу? Үгүй Өсвөр үе идэрсэн. Аа тийм үү тий. ер нь хичнээн хүүхд ордیں۔ Тэр ихэд л олон ер хүүхд нь ордیں۔ их орно шүү дээ. Тэгэл энэ бол би анх сурж гэлжсэн байхгүй юу. Тэгээд ороод удаагүй байсан. Гэтэ би тэр үед нь хугацаагаа ахиулж ирсэн байхгүй юу. 7 секунд ахиулж ирсэн. Амар байлсан. Ер нь хэдэн метр дуралддээ? 50 м, 100 м тэгэл юм л 50-с тийшээ. Аа за 50 м та нар одоо хувийн рекорд хийдэг. Минийх гэвэл одоо 50 м-т би 26 секундтэй явдаг. Оо за 26 секунд. Би өөр минут сан гэж яриадсан чинь те. За уусан гэв. Ахны тэмцээн. Миний анхны тэмцээн 15 онд төсвөрийн авраг болж ирсэн. Аха. Тэгээд тэр тэмцээнээр ингээ жоохон айдтай байсан. Тэгээд тэр тэмцээнээс анх 50 финээр миний нэг хүрэл авч ирсэн. Тэгээд Ер нь мундаг л шүү дээ. Суграв. Би бас баяраа агшаас өөр нэг багш дээр явж байхдаа зүгээр нэг ээжтэйгээ цуг нэг тэмцээнд орж явчихсан. Амар хэцүүлсэн. Сандрал. Баах олон хүүхдүүд. Та нар одоо Тийм, ер нь бол гэр бүл эцэг их бол их нөлөөлдөг юм байна шүү дээ. Одоо бүгдэрийн чи ээж аав нар бассейнд явдаг юм байна. тийм шүү дээ. Бассейнд явдаг юм байна.
гэж ойлгож болох уу? Ээж аав нь. Буюу Тийм манай ээж юу үсийн цог хүсдэг ус байхгүй юу. Тэгээд чадаагүй болохоор бас намайг явуулахыг дуртай байдаг. Тэр үедээ явж чадаагүй. За та нар бүгдээрээ нэг багш дээр хичээлдэггүй. Одоо ингээд нэг баг гэж явдаг уу? За хамтдаа хичээл. За хамтдаа хичээллэх үү? Тийм. Энэ 7 хоног хэд удаа хичээлж байна? 7 хоногийн 6 өдөр гэсэн үнэн үү? Өөх нэг явахдаа хэдэн цаг байх вэ? Тэгээд бэлтгэл дуустал бар юм да. Тийм үү. За таад баруул нэг гэр бүл шиг нэг найз нөхдүүд шиг ах トゥ шиг эгч トゥ шиг болцсон байна шүү дээ. За хоорондоо хамтдаа байхад юу хэр хөвгчлөлтэй байна. Нэгнийхээ одоо нэгнийгээ бас ингээ хурцлах тий дасгалжуулах тий чадахгүй зүйлийг зааж өгөх бас нэг хүн нэг сэлж явахдаа өөрийгөө хардггүй шүү дээ тий тэр гараа зогсож байгаа хүн бас алдааг нь хэлж өгдөг баг. Ер нь та нарын хамгийн сайн зөвлөгч хамгийн сайн шүүмжлэгч нь хэн бэ? Одоо хамгийн бүгдээрээ шалгаруулна. Би л байна та. Оноо цэлмэг юм сайн хэлэх үү? За цэлмэг хэр юу шудраг хэлж байна. Юу бас гайгүй шудраг хэлж. Яаж ч тадлаа миний сүүлийн тэмцээнд аяг хэрэг болж лээс. Эвгүй тийм том зөвлөл өгчлээсэн. За сүүлийн тэмцээн одоо ий заалсан. Сүүлийн 4 сарын 11-нд. Сайхан болсон юм шүү дээ. За тэр тэмцээнд ямар амжилт гаргасан? Насны ангилал гэж бас байгаа шүү дээ. Нөгөө цэлмэгтэр чинь том болцсон. Тэгээд 15-аас 17 нас орсон. Тэр 15 таа юу? Тийм. За. Нөгөө наснууд хамгийн бага нь болохоор. Тийм шүү дээ. Нөгөө 17 настай гутаа ч уралдаа хэцүү шүү дээ. Тэгэл энэ бол сүүлийн тэмцээнүүд нэг шалгал бол авч чадаагүй. Та нар ч түр нөгөө камер рек эхлэх өмнө тажхан л нэг хэлсэн ч одоо яг юм ярихаар ингээл. Ер нь энэ яг спортын усын спортын төрлөөр манай одоо яг ганц одоо төв гэж байгаа шүү дээ. Спорт үндэсний төв гэж байгаа. Төв бассейн. Гэж ярьдаг шүү дээ. Төв бассейн та нарын сургалтаар ингээд одоо энэ жишээ ингээ авч байгаа шүү дээ. Одоо за энэ хүүхдүүдийг ингээд одоо секцэндээ авч ажилуулъя гэдэг. Тэр тодорхой шалгуураар авдаг уу? Тийм ер нь бол яг нэг тогтсон цагуудад сорилж авдаг байхгүй юу? Сорил аваад тэгээд ахихгүй гэж утсан хүмүүсээ хасдаг. Тэгээд ахих боломжтойнууд авч уддаг байхгүй юу? Зөв. Тэр юу байгаа штэ олон хүүхдүүд бас тэр чинь мэдээж үе одоо та нар бол яг үеийнхнээсээ ингээд шилэгдээд үлдсэн хүүхдүүд гэж ойлгож байна. Ер нь шигшээ баг. Шигшээ баг биш. Шигшээ шигшээ баг. Тэгтээ тийм юм дээ. Төв бассейн шинжлэгдсэн одоо гоё болсон уу? Ер нь сүүлд шинжлэгдсэн гэж би сонсч байсан. Төсөөсрээд гоё болсон гэдэг. Одоо та нар төв бассейнд явж байна уу? Тийм. Ер нь дүүшин зассан, дүүшин аяга гоё болсон юм. За одоо нэг олон улсын тэмцээнд орно гэж байна те. Мэдээж хэрэг одоо нэг манай төв бассейн чинь 6 замтай баха те. 6 замтай лөө. Олон улсын тэмцээгээр илүү олон замтай болдог ч юм ингээд нэг арай нэг тийм арай өөр болдог шүү дээ. Олон улсын тэмцээнд орох, Монголдо тэмцээнд орох хоёр ялгаа нь юу? Одоо анх удаа явж үзэж гин үү эсвэл? Би бол анх удаа явж үзэж За. байна. Гэтэ ер нь бол энэ Монголд уралдахад 25 м бүсэнд уралддаг байхгүй. За. Энэ гадаадуудад ер нь бол 50 м бүсэнд уралддаг юм бэл. Үзег болгож жоохон сонирхол баг. 25 ч эргээ буцаад ингээ явдаг ш тэ. 50 бол тэр чигтээ очихоор жоохон сэтгэл зүйд амар хол юм шиг санагддаг тэ. Ядаж 25 за 25 бид нар барчлаа шүү буцаад 25 гэд батлуулсан сэтгэл зүйд нэг арай гоё байдаг ш тэ. Миний хувьд бол өмнө зөндөө олуулсан тэмцээнд орж исэн. За. Тэгээд тэр нь бол баг ялаагүй санагддаг ш тэ. Одоо л. Гадны тамирчид тэр нь хэр хүчтэй. Гадны тамирчид бас амар хүчтэй юм лээ. Одоо усын спортоор одоо хамгийн лаг орон ямар орон байна? Миний хувьд бол Америк юм. Юу ч. Одоо та нарын хамгийн шүтдэг хүлгэр дураал одоо тамирчин хэм бэ? Владимир Морозов гэдэг нэг орсон тамирчин байна. За. Хин чи бас яг Ер нь бол тийм. Гэтэ би бас нэг тийм амар судалж модалдаг л хөө дээ. 2016 оны олимпиадууд нэг Америкийн тамирчин айгүй мундаг бүх баг төрөлдөө дандаа алтан медаль аваадсан чи хэм бэлээ. Майкл Фелипс. Яг зөв. Майкл Фелипс харин яг тэр айгүй мундаг тий. Ер нь та нар одоо магадгүй одоо ингээл одоо бид нар чинь ингээл олимпийн наадмууд ингээл явж индээ та нарын нас ингээл явж байна. Одооноос ингээд бэлтгэж байгаа хүмүүс ер нь та нар ирээдүйн хитийн зорилгоо юу гэж хардаг вэ? Олимпийн наадманд орё гэсэн бодол байдгүй юу? Байж шүү дээ. Баяс дээ. Нэгэнд л уулзаж эхэлсэн их тий. Олимпикт явж үзмээр шүү дээ.
Марлын үед ямар тамирчин шүтдэг вэ? Хардаг вэ? Эмэгтэй яас ямар ч тийм тамирч өнөр мэдв. Монголд Монголын хамгийн мундаг нь хэм бэ? Монголд өөр нь хэнийг одоо хинээс үлгэр дуурайл авдаг вэ? Одоо энэ тамирчин шиг болох юмсан, энэ их шиг болох юмсан, энэ их мундаг хүүхэд шүү гэдэг ч юм хардаг нь. Тэгээ энэ Монголд одоо юм байлаа олон улсын мастер аваад энэ бол Зандан бал гэдэг юм байдیں۔ Бараг 7 Монгол улсын 7 рекордыг барьдیں۔ Хөөх тийм үү? Тийм. Ямар рекорд тохоо? Ер нь тэгэл би бас ямар сайн рекорд сайн мэдэхгүй байна. Гэтэл ер нь бол сайн мэдэхгүй байна. Багш нар ер нь хичнээн багш байд юм. Та нар одоо хичээллүүлж байгаа багш нар чинь солигдож явах уу эсвэл яг нэг дагнсан багштай байх уу? Яг нэг боёрогч л дандаа. Зүггүй 1500 гэдэг чинь одоо 1 км 500. 1 км 500 ингэж уралдах. Тийм. Холын зайд. Хөөх энэ чинь одоо. Юу одоо ингэ та нарын яг сэлдэг төрөл нь гэж байх уу? Байна. За ямар төрлөөр? 100-аар тэгээ 1500. Холын зай. Тэгээ 12-ын зай. Өвөр 2-ын зай. Зөв. Тийм. Модлоо. Би л ам. Ингэж аваад ингээл юу. За энэ нь бол дүүнерт бол хэлэхэд бол үеийнхэн залуучуудаас бол та нар бас яг л адилхан нэг л ингээл өсөөл явж байгаа штэ. Тэгэхдээ та нарын цаг зав бүх зүйл бол бассейнтайгаа маш холбоотой байдаг баг. Ер нь тэрэндээ л их цаг хугацаагаа зарцуулдаг баг тий. Тийм. Гэтэ ер нь л би энэ бол нэг сурсных энэ олон спортоор сурах гэж боддог байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэл энэ бол тэрээс бассейнаар хайдуу гэхдээ дундуур нь л явна гэл фитнес гээл. Тийм би энэ зөв хөгжил биш үү? Зөв хөгжлийг өгдөг штэ. Усан спорт бол гэдгээрээ тий. Бүх хөгжил, бүх бие, бүх гоё өвдөх шүү. За яг бүх спортууд л тийм л дээ. Гэхдээ ер нь ингээд бассейны юуны усан спортын улсуудыг харахаар мөр юм. Тийм. Тэ? Гар урттай. Мөч урттай. Мөч урттай. Та нар тийм байна уу? Яна Өсөөл эхлэв шүү дээ. нөгөө бүгдийн жигэд удаанаар хөгжүүлдэг байхгүй яг зөвөр удаанаар нэг жим юм шиг хурдан аим бак болохгүй. Ер нь ингээл жиг. Сугрын өдөр наах хэр тарган байсан. Нилээмсэн үү? Нилээ. Тэг хэр удаж шассан. Тэггүй тэгэл аяндаа л болох. Одоо гоё нэ спортын бас гайхамшиг нэ шүү дээ. You have an Olympic champion in Joseph. Усан спортын хэрэглэлүүд ер нь бол хэр одоо ямар үнэтэй, ямар брендийн хэрэглүүд ер нь бол голчлт юм бэ? Ер нь нэлээд үнэтэй хэрэглэлүүд байдаг. Тийх үү тийм. Тэр шил мэлээс их чухал юм билээ шүү дээ тий. Шил зүгээр нэг юм эрзэнтэй юм байт юм л шүү дээ. Тий эрзэнтэй юм байна тий. Тэрнээс гадна бас та нарын тэр нэг юм ховц байна. Ингэж өмсдөг. Ховцонд бас их учир байд юм шүү. Ховцонд бол нэлээд учир байна. За ямар учир вэ? За тэрийг гоо тайлбар. Ер нь бол тэгээд тэрийг амар өмсгөр амар барьдаг. Тэгээд цусны эргэлт сайжруулдаг.
Оо тийм үү? Тэгээд стэйк сайжруулах. Аа за. Нэг ийм ингээд боцсон юм итгэхгүй л юм байна. Амар бариу. Усны эсвүслийг багсах гад нэг бүр амар бариу өмсдөг байхгүй юу? Аа за. Тэмцэнэ дуусгал ингээд тайлан гот ингээд гоё ингээд улаацсан. Тийм үү? Цагаалцсан хөхөрцөн. Тийм үү? Тэр нэг цусны бүсий баг боочт юм шүү тийм. Тийм. Энэ сайжруулах гэдэг байна. Итгэхгүй л байгаа. Та нар усын спортоос гадна чөлөө цагаар ер нь хаана сурдаг хүүхдүүд вэ? 23 дугаар сургууль. Оо тийм үү. Марлаа. Би л Гоцавьяасны 93 дугаар сургууль. Оо гоцоо өсдөг. 97. За 24. цогоор 5 дахь сургууль. Одоо 7 сундаг. Одоо танаа ер нь сүүлийн усын спортоор хичээлж байгаа ер нь хэр олон хүүхдүүд байна? Ангийнхныгаа хэр уруу татж байна? Усын спорт гоё штэ найзаа явъя мовъя гээл тэгж уруу татах тохиолдол байна. Манай ангиас бол нэг сонирхлоороо сэрдэлдэг нэг 10-аас 20 хүүхэд байдаг. Хөөх мондог байна те. Марлаа ерэн таных нь хэр сэлж байна? Манай ангиас л нэг Баянголын бассейнд нэг 7-8 хүүхэд л явдаг. Харин манай бассейндаас манай ангиас нэг Чингүн гэдэг нэг хүн хамт явдаг. Тийм үү. Та хоёр хамт хоргоо байна. Хэр найзууд вэ? Хэр татна вэ? Байн хамт явсараад амар сайн. Юу анх орж ирж байгаа дуулнаар амар гайхчихсэн. Тэгээд Чингүнэд чи анх удаа орж ирж байгаа юм гээ надаас асуугаад би үгүй штэ бүр өмнө явдаг гэсэн хэлж. Тийм үү. За. Манай ангид бол нэг их байдаг юм уу? Тэгээ явсан хүсдэг хүмүүст аягүй олон байдаг тийм. Явъя гэсэн хүсэлтэй мөртлөө Хэрэгжүүлэх. тийм боломжигоос гадна бас хаана яаж хандах Бас жоо мэдээлэл байхгүй. Тийм. Би бол ингэж ойлгодсон шүү дээ. Энэ усын спортын талаар мэдээлэл маш багатай. Хоёрдугаар манай бусад энэ телевизүүд болон бусдын мэдээллийн хэрэгслүүд улсын аваргыг явуулж байгааг гаргадаг. Би амьдралдаа нэг ч телевизээр үзэж байгаагүй. Харин ТV тэгээ Монголын сэтгүүлтэй гардаг шүү. Тийм би Өөрөө авраг гарсан шүү дээ. Юу гаргасан юм? Үндэсний телевизээр. Тэр л яг байд гэхдээ анзааргүй. Би хараагүй юм. Би анхан 50 наслахтай нэг ч тийм юу зурагтаар харж байгаа. Гадны тэмцээнүүд л Зөндөл харж ирсэн л да. Тэгэхэд ийм авиаслаг олон сайхан залуучууд байдгийг манай одоо мэдээллийн хэрэгслүүд бол би ялангуяа ер нь гаргадаг юм байна. Тийм учраас дүүнэртэй цаашдын спортын өндөр амжилт гаргаарай гэж хүсэн өрөөж байна. За юу одоо та нар усын спортоос гадна өөр юугаар ер нь хичээлэх дуртай? Ер нь чөлөө цагийг хэрхэн яаж өнгөрүүлж байна? Ер нь танаа үеийнхэн юу хийгээд байна? Та нар айгуу сонирхолтой шүү дээ. Эдрийн үеийн чинь ерөөсөө л PC. Юу яриад одод болцсон мэт тийм байгаа. Амар хассан. Орж болохгүй гэдэг шүү камер шүүж унарч үзтээ шүү. Орсон хүүхэд залгын бүр цагдаагийн газар унарчтай ойрхон мэдэн шүү дээ бас зарим бизнесүүд. Тэгэл тэндээс нь камераар шүүж байгаа л тэгж бол хайж болоод тэгэл сургуулаас гаргаал харьяа сургууль руу явуулчихтий. Тийм шүү дээ яг зөв тий. За цэрмгийн ангийнхан сакс. Манай ангийнхан бол ер нь байнга сакс тоглолт шүү дээ. Сургуулийн шиг шавахгүй манай анги. Тийм үү. За эдний анги ер нь бүгд спортлол хөлтүүд юм. Тийм юм байна. За танайхан ер нь юу хийж байна? Юу хийж яаж өнгөрүүлж байна? Манайхан ч гэсэн ер нь бол ангийнх сая авьяастай. Бас манай эрэгтэй эмэгтэй хоёулын шигшээд байдаг байхгүй юу? Юуны шигшээд? Саксных хүмүүс. За. Тэгээд бас би бас нэг жоохон суулгаас жоохон гүдий. Тийм үү? Тийм. Эндөө шүү дээ. Одоо болсон л доо нэг Яа. жоохон ядраад. Жаа ядарт юм аа бас тий. За уртаа савраа ирээд. Манай ангийнхан чи тэгэл сакс хөлбөмбөг байвал явал. Тэгээд зарим болбол гэл. Тэгэл зарим хүүхдүүд нь болохоор тэгээд өдөөс янз бүрийн юмд явахгүй болохоор зүгээр цагаа яаж өнгөрүүлэх юм мэдгүй тэгэл бисээ зарим би. Энэ юу гэдэг нэг там ах хүүхдүүд л. Зарим нь тэгэл бол утасны PUBG гэл тэрэндэл гоёгцсан сууж идэв шүү дээ. Тэр скоро шүү тий. За уртаагийн анги. Манай ангийнхны хувьд бол ихэнх нь аюул спортлог тэгээд волейболын шигшээ, саксны шигшээнд юу ихэнх нь байдаг тэгээд. Ундагийн тий. Ер нь бол одоо сүүлийн хүүхдүүд ер нь дийлнийг аюул спортлог болсон юм байна тий. Ер нь спортын ач тус нь ер нь юу гэж бодож байна та нар юу? Чирэгжүүлнэ. Тэгээд өндөр бол. Бас хэрүүлээ. Марлаа. Чи усын спортоос өөр ямар спортоор хичээлдэг вэ? Чиний
Оо, хөгжмөл. Хөгжмөл. За. Өөр. Өөр ч Би чиний царайхан ширээний тест тогломор царай тарагдаад байгаа юм. Тоглож ирсэн үү? Тэгэл агаарын теннис, газрын теннис өнөр гэл тоглож идэв. За чиний үед чөлөө цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байна? Хичээлд явахаас гадна, бассейнд явахаас гадна. Би бол ингээл гэртээ хичээлийгээл англи хийгээл тэл төгөлдөр ураад араал. Тэгэл хийж идэв. Тоглох заавч хаардгүй. Яг зөв тий нөгөө юм төлөвлөгөөтэй байхаар тий. За та нар одоо ингээд одоо 2019 оны та нарын хувьд төлөвлөсөн байгаа одоо тэмцээн уралдаан амжилтуудаа ер нь хэрхэн яаж харж байгаа вэ? Одоо ямар тэмцээнд ороод ямар амжилт ахиулъя гэсэн төлөвлөгөө байна вэ? Ер нь бол дараагийн тэмцээн дээр бол маструудаа хийх гэсэн зорилготой. Ер нь мастрыг ямар тохиолдолд авдээ? Хуцаагаар Ахиулсан. Яг ингээд мастерийн нэг хугацаанд хүрсэн. Яг заатан ингээд хугацаад өгөхгүй юу? Тэгээ тэр хугацаанд багтаж явбал зэрэг аав. Тийм. Тэргүй олон жил хичээлсэн гэдгээрээ биш үү те? биш. Эсвэл улсын тэмцээн өмчөнд орсон гэдгээрээ биш үү болоогүй. Тэрийг хэн очиж шалгадаг? Өөртөө нөгөө цагаа хараад. Амар том бэлгэцэн дээр гараад ирдэг. Тэр өрсөж битгүй юм те. Спортын талаар ойлголтгүй болоо. Одоо ингээд өсвөрийн шгшээ баг гэж юм те. Танаа өсвөрийн шгшээд хэдэн хүүхдэд энэ та хаваас. Өсвөрийн шгшээ гэж нь төв бассейн хаан шгшээ. Төв бассейн шгшээ үү. Монгол улсын гэхээр бас өөр үү те. Монгол улсынх нь ямар хүмүүс идэв? Тэ арай байгуулгадаг. Байгуулгадаг. Та одоо төв бассейн шгшээ багийн өсвөрийн тэмцээн юм биш те. Тэгвэл танад хэдэн хүүхэд вэ? Манад нэг 20-с доош 20-д л хүүхэд байгаа. Тэгээ тэр дундаас ингээд хэр амжилттай байх уу, дээшээ доошоо гэдэг үзүүлэлт байх уу, бүгд нэг жигд байх уу? Тийм. Бага насных нь тийх үү те. Хэдэн насных юм бэ? Ер нь бол тэгэл 6-аас 8-ын тэгэл энэ бол анхаас уулзтай хүмүүстэйгээл техникээрээ сууд явдаг байхгүй юу. Тэгэл нэг арай нэг сайнууд нь томчуудтайгаа хамт хажуудлын замд хамт хэлээд байхгүй юу. Тэгэхэд бүр сайжаад их юм бол бас бидэнтэй хамт орж идэв. Одоо анхлын сургалтад би одоо 6-8 настай хүүхдтэй л хамт явах юм шүү те. Тэнд нэг том юм хөвөөл живээл явж байгаа юм шүү те. Нөгөө нэг юм юу хөвдөг юм өгчдөг те. Намаа бүр явуулах юм. Тэгэл эхлэх нь шүү те. За ойлголоо. За тэгвэл чөлөө цагаа тэгж өнгөрүүлд юм байна. Дараагийн тэмцээнд тэгж төлөвлөж байгаа юм байна. Та нарын хувийн рекордууд нь хэдэн минут? Одоо ингээд 50 м-тэй хэдэн секунд байх юм? Минут гэж буруу яриад байдаг. Секундээр л те. Би ер нь өрийн төрөлд ордог. Өөр ойрын зайд ер нь 200-аас хэтэр дөрөнд нэг. 200 м-ээс үү? За. Өөр 50 рекорд бол би одоо 26-д явдаг. За секундтэй. 100-д нь би 58-т явдаг байхгүй юу? Ер нь хамгийн дээд амжилт нь хэд вэ? Ер нь 26-аас одоо 50 жишээлбэл 26-аас хамгийн бага явдаг нь хэдэн секунд вэ? Манайс чинь 23 л рекорд. Тийм ер нь хэдэн секундтэй бол энэ алтан медаль золт таах уу? Хэдэн секунд ер нь явбал 20 л байвал алт. 20 секунд явбал алтаах уу? 20 секунд очих юм бол тэгэл энэ бол дэлхийн шууд олимпик. Шууд олимпийн цаг. Олимпийн цаг нь 20 секунд юм уу те? Хөөгдүүлж 6 секундын наана шүү дээ. Гэтэ бас чангал да. 1 секунд хасгаж 2-3 жил бэлтгэлээд. 6хан гэж байгаа болгоч 1 секунд нь 2-3 жил гэх. Чанга юм шүү дээ. Тэгвэл 50 м-д бол 20 секунд нь олимпийн цаг юм шүү дээ те. За сороо чиний хувьд энэ хувийн рекорд нь хэд вэ? 1500 м-т 19 минут 17 секунд. Бас хурдан л шүү дээ те. Олимпийн цаг нь хэд вэ? Тэрх ч бараг 14 минут. Тэр хэвчээ.
Манайхаас одоо энэ гадаад харилцаа марилцаа хэр байд юм бэ? Энэ Солонгос, Хятад, Метад руу ингэж хамтдаа ингэж хамтдаа бэлтгэл хийх одоо та нар бол яг шинэ үеигээ явж байгаа. Тэ? Шинэ үеигээ явж байгаа. Та нартай одоо ингэж хамтарч ажлын барь гэсэн тийм гадаад харилцааны талаар хэр байдгийг. Багш нар чи юм хэлдэг юм уу? Ярьдаг юм уу? Ер нь Оросоос сайн дэмжиж ажиллаж байгаа. Орсын намжраас агуулсан багш шүү дээ. Одоо манай бейсболын яг та нар шиг 14, 5-та, 12, 3-та хүүхдүүд гарч байгаа байхгүй. Эднэртэй бейсболын юунд бол энэ Солонгосын бейсболын холбооноос багш ирээл ингээл багш дасгалжуулагч. Монгол тим ирсэн дасгалжуулагч байгаа юу? Ер нь бол яг усан сэл дээр нь бол сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай басан дээр нэг багш байдیں۔ Орос ирсэн. Бидний усан сэл дээр биш, усан полоор ирсэн. Бидэн заадаг байхгүй юу? Усан полог Оросоос ирж бидэн заадیں۔ Сүүл нөгөө Монгол улсын нөгөө усан сэлтэй холбоон дээр нэг финагийн тим шүүгч ирж нөгөө ингээд хүүхдүүдийн ингээд болохгүй байгаа юм чинь ингээд хэлж явсан. Австралийн тим багш. Одоо та нарууд хамгийн одоо нэг юм эзэмшүүл зохих одоо техник нь юу байдгийг одоо тэрийг л одоо эзэмшүүл бид нар бол ингээд амжилт гаргахад маш одоо тийм том төлөвлөж болно гэдэг. Ер нь бол тэгэл гулсалт эргэлт цикл. Тэр оролт бас тийм өсөлт оролт байна тий. Тэр урт гулсахын төлөө хэцүү шүү. Тэр яг ер нь л сурчвал гайгүй. тийм. Энэ бол манай багш нь гараа сайн бол барай сайн гээл ер нь бол гарааг аягүй сайн чухалчдаг байхгүй. Өсрөл гулсаад орох хэлээд авч тий. Тийм үү? Гулалт гэж. Зүг үү тий. Эргэлтийн дэмэдэд байгаа юм. Цикл гэж юу вэ? Цикл гэж ус руугаа ороод тэгээд хөл цохилдог. Усны дотроо. Яадаг хөл. Тэгээд ус руу ингээд шумбаа орчиж байгаа шүү дээ. Тэгээд хөлөөр ингээд хөл цохилдог байхгүй юм. Хөлөөрөө хөл цөхнөө. Усны дотор нь За. гээл усаар ингээд шумбаж орчоод усны дотор нь ингээд хөдөлгөөл. хоёр зэрэг хөдөлгөв. Яг тэр хөдөл түлхэлт юм биш үү? Ер нь хөлөөрөө араасаа түлхэлт аваа. сони спорт юм аа. Багш нар ч байсан бол бүр гоё дэлгэрэнгүй гоё юм ярих байсан юм байна тий. За, ер нь усын спортынхаа ер нь хамгийн одоо нөгөө хөвшин тамирчин ер нь хэдэн нас хүртэл яг энэ спортоор одоо тэмцээн оролдоонуудад яваад тэгээд амжилт гаргах одоо насны хязгаар нь хэд юм бэ? Ер нь бол одоо болж байгаа тэмцээнүүд дандаа 15-аас дээш насны хязгаарлалтгүй байна. За. Өсвөрийн идэрчүүдээс бас тэмцээнүүд нь За, насны туршид бол хэд хамгийн дээдлийн насны хэд вэ? Ер нь тэгээд л та 40-д өгөх. Тийм үү? Тийм. Гэтэ бас тэр тусад нь мастерс гэх тэмцээн болдог байхгүй юу? Багш нараас олж болохоос өгшмэс гэсэн. Мастеруд олцдог. Зөвхөн мастеруд олцдог. Бас яг үү те. Тийм. За та нар одоо Монголын одоо мундаг тамирчингаар та нар зандан бал гэж ярьсан те. Өөр тамирчид байдаг юм уу? Байна. Зөндөө байгаа шүү дээ. Байна. Одоо нөгөө сүүл тийм юм нэлээ олимпиад явсан нөгөө нэг хүүхдүүд байгаа шүү дээ. Сүүл нөгөө тэр чинь хайцээ. Амар гэж дайцээ гэж асууж байна. Тэр нь гадны тэмцээн гадагшаа яваад ингээд тэнцэнээс суралцаад явчихсан юм болоо. Тэр нь та нар Монголын одоо энэ усын спортын ирээдүйг юу яаж харж байна? Одоо та нарын үеийн одоо ингээл мундаг хүүхдүүд байна. Та нартай зэрэгцээд хичээлээд яваа хүүхдүүд байна тий. Та нар Монголын улсын спортыг ер нь бол цаашаад ямар байгаасаа гэж хүсэж байна. Та нарт юу байвал илүү гоё хөгжгөөд байна. Тэгээ ер нь бол айгу өсөж явж байгаа тийм. Хурдцтай яаж байгаа спорт тийм. Тэгээ ер нь л нэг Монголд сайн дэлгэрээгүй болохоор тэгтэл энэ бол гадаадуудын тэмцээнд явхад нөгөө сайн бас болоогүй спорт болохоор хүмүүс нь бүгд өөрийнх нь залзыг өөд аадаг байхгүй юу? Тэгэхээр бас нэг жоохон явах жоохон хэцүү бас юм лээ. Тэр нэг жоохон хэцүү л байт бас. Хэрэг медаль аваад ирвэл шагналын том биз дээ. Том ш тэгэл. Том л хата. Том л хата. Ясаа явж үзэг болох тэгэл. За ээж аваад нь хэр сайн дэмжиж байна? Сайн дэмжиж штэ. Хүүхдүүдээ бол аль болох явуулах гад. Тийм. Ер нь бол тэгэл намайг бол ер нь бүхэл таанд дэмждэг ш. Ер нь бол аль болох явуулчих гад үзнэ. Well done, Rebecca.
do have an Olympic champion in Joseph. Ямар ч тач ингээд урилга хүлээн авсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа тэмцээн уралдаануудад өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд та нараас үеийнхийнх нь нэг урайлаад юу гэж хэлмээр байна. Бас чөлөө цагаа хандаж тий ганцхан PUBG тоглоод ингээд яваад авах ш тий зөндөө олон одоо сонголтууд байна тий. Та нарын хувьд ингээд спортоор хичээллэхэд ямар гоё байгаа тэр мэдрэмжүүдээ бас гоё үзэгчтэй хуваалцаач. Ер нь ингээл 7 хоногт 3 удаа орохдоо ингээл 2 цагаар орчиход л ер нь сонирхолтой шүү дээ спорт. Тэгэл гэртээ нэг сууж яснаас л дээр саатадлаа. Тийм шүү дээ тий. Тийм бэ. Марлын. Манай марлыг завгүй. Өдөрөөр тоглоод анги төвлөө тавтаад хажуугаар нас спортоо хичээлдээл. За өчөө үеийнхэндээ юу гэж хэлмээр байна? Усын спорт бол хичээлэх юм бол амжилтанд хүрч чадна. Бас яг тийм те. Ер нь хөлс их гаргаж ин тэр чинээгээр нас шагнал ирдэг шүү дээ те. Амжилт гаргахад ер нь чамд ер нь одоо хамгийн анхны тэмцээнээс л медаль аваад эхэлсэн гэж. Одоо чи дараагийн тэмцээн чинь хизээвэ? Одоо 6 сарын хэдэнд. За ямар тэмцээн болох вэ? Сүхбаатар шүү дээ. Midway challenge гэдэг. Тийм үү те. Та нар бүгд яах вэ? Тийм. Сүхбаатар аймагт уу? Тэрнээс гоё усын спортын юу байгаа те. Бассейн байгаа юу? Сая шинээр нэгтсэн. Та нар шинэ бассейныг очиж санджигна шүү дээ те. Манай хотынхаа очиж. За ямар бассейн байна гэдэг. Ер нь гүн хэд байд юм бэ? Та нарын уралд. Гүн ер нь бол 3 метр. Тэр үсэн бас амтгүй. Одоо шинэ очиж үзэж юм чинь. Эрдэнэтийн бассейнд очиж үзсэн үү? Утсан. Тэрнийх нь гэрээ. Эрдэнэтийн бас гош 3 метр. Та нарууд ингээл хамгийн одоо нэг юм сэлхэд айгуу гоё тийм дотн санагддаг бассейн юм ямар бассейн байна гэдэг уралдахад ч юм уу сэтгэл зүйд амар гоё нэг тийм хинж гэх юм. гэртээ байгаа мэттэй нэг юм өөр юм. Танаас энэ тэмцээнүүд болно нэстэ тий. Ер нь хамгийн их амжилт гаргахад нөлөөлдөг одоо нэг тэмцээн уралдаан болж байгаа газараас айгуу чухал байдаг шүү дээ. Өөртөө бассейн айгуу их амжилт гаргаж ирсэн үү? За хамгийн анхныхаа медалийг бизнес авчихсахгүй өөрөө бизнес авчихсан. Би бас нэг анхныхаа медаль авсан. Бассейн дээрээс авчихсан. Би ч ялгаагүй гэнэ. Би бас хилэнгээд авчихсан. Тийм үү? Үгүй Эрдэнэтэд хилэнгээд авчихсан. Ер нь одоо жилд одоо хэдэн тэмцээн уралдаан болох вэ? Усын спортын? Жил нэг 5 6 л. Бас гайгүй чамлахаар болд юм шүү дээ. Зундаа их болох уу, өвөлдөө их болох уу? Өвөлдөө. 100 жоохон амралтын байдлаар шилжчихв тийм. За та нар одоо хичээлээ тараад юу хийх гэж байна? Одоо хичээлээ бас бэлтгэлээ хийгээл явах уу? Тийм үү юу? Хичээлээ тасчаа. Хичээлээ тараад шууд дэлхийн гол хөрөлөө шумбах гээд явдаг хөө. Голыг очиж тайлбар болдог. За зуны амралтаа хэрхэн төлөвлөж байна? Зуны амралтаараа юу хийхээр та бүхэн төлөвлөж байна вэ? Бэлтгэлээ юм уу? Тийш. За гэр бүлийнх нь аялал төлөвлөж байна уу? Арай төлөвлөж амжааг байна уу? Арай л амжааг байна. Одоо бүгд Манайхлаа 1 сар хөдөөгөр аялна. Оо ямар гоё юм бэ тийм. Аавын нутаг руу явна. За марлын төлөвлөгөө бол гарсан л байгаа юм байна. За бусдаа бэлтгэлээ хийял гэсэн төлөвлөгөөтэй байна уу те? За тэгээд олон сайхан уралдаан тэмцээнд орж тий олон сайхан амжилтуудыг бүтээж бий болгож тэгээд та бүхдийн цаашдын энэ сайхан спортын гаранч өндөр амжилтыг хүсэж байна да ах их хоёр нь. Урилга авсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нар нь хамтдаа ер нь та нарын хамгийн хин бэ? За тэрийг нэг тодорхойлчих бүгдээрээ. За согор ер нь хамгийн чиний бодлоо танаа энэ багийн хамгийн одоо өнөөдөр энэ цугсан ба тав хүүхдээ хамгийн нарийн чинь хин бэ? Хамгийн гонгон датын хин бэ? Хамгийн инээд муунтаа хин бэ? Хамгийн хилдэг нь хин бэ? Энэ тэгэл хамгийн шоглуулдаг судалах та. За хамгийн шоглуулдаг за өөр. Тэгэл хамгийн хийнэлэгдэг нь л сугардаа тэгэл. Тийм хамгийн Яагаад тэгээд ийм дарах юм бэ? хошин мэдрэмжтэй. Харангуут инээч. За өөр. Тэгээд хамгийн өндөр нь юм бэ? тэгэл энэ хаачихсан шүү дээ. За хамгийн өндөр нь цэлмэг байх нь. За хамгийн олон медальтай нь юм. Буртаа. Яг мэдсэн. За хамгийн дараах нь хий.
Марл. Үгүй. Марл. Хажууд сууж байна та ингэ. Тийм. Ой цэлмэг юм уу? Тийм үү? Аа. Нүдэрэ дахиад зүгээр. За хамгийн онц сургахтаа юм бэ? Марлах. Үгүй бага гівч. Бага ингэж мархад хэдэн хэдгээр ингэ. 5 цаг юм аа. Ямар хөөрх юм бэ? Марл шиг юм дараа хүүхэд болж байгаа юм шүү те. За тэгвэл хамгийн хэдэн юм бэ? Содо. За хамгийн том чихтэй юм бэ? Чихээрсээ бодож байгаа хүн гэж. Энэ бол тийм. За маш хамгийн инээд мутаа юм бэ? Хамгийн инээд Суур. Суур. Үгүй энэ өөрөө нэг инээ чирдсээд амар нэг төгөхгүй нэг инээ чирээ. Тийм. Зүгээр юу юм нэхгүй. Тэгээ та нар баг суурыг инээж байгааг хараад инээчгөө. Тийм. За хамгийн тос чинь хэм бэ? Биш дээ. Аа зөв чинь дараа хашаад хамгийн гол одоо амнецэг авчиж байгаа шүү дээ чанаруудыг. За та нар төрсөн өдрүүдэд яаж тэмдэглэдэг вэ? Тэмцээнд явсан үед бол бүгдээрээ хамт тэмдэглэдэг. За хамгийн гоё тэмдэглэжсэн хамтаа тэмдэглэжсэн төрсөн өдөр хэний төрсөн өдөр вэ? Тагийн зүйлс санагдаж шүү. Тийм үү. За яаж тэмдэглэжсэн юм? Сүүл сэлэнгэд бид нэр 20 хоногийн бэлтгэлээр явхад миний төрсөдөрөө тэнд очиж таарсан байхгүй. Тэгээд манай аавч хоёр хотоос очил тэгээд сэлэнгийн хүүхдүүдтэй тэгээд манай ингээд бассейны хүүхдүүд ингээд бөөнөрөө нийлээд тэмдэглэсэн. Оо ямар хэдэн нас ирсэн? 14. Чиний хамгийн мартахаар төрсөн өдөр хийзээ болсон. Юу нэг жил яах. Энэ жил байхгүй байсан уу тий? За бус байгаа нь. Марлын үед хамтаа тэмдэглэсэн төрсөн өдөр нь ямар нэ? Тийм үү. Хизээс болтой төрсөн өдөр. 7 сарын 2. Оо тэгэхээр яг амралтын үед хагасаа зүгээр биш тий. Зүгээр. За нэгний хараа хэрс зочилдог бай та нар? Хараа тэгээд тая 100 бол зочлаа шүү дээ. Бид нар чинь баа багтаа дээл баг эрг яг багт бид нар чинь үүдэн нүдэл баг найзаахан гэрт өөрийнхөө гэрт байгаа юм шиг төрөгчийн нуудлаар байдаг байсан. Тэр үе одоо өнгөрсөн баг тий. Ер нь бол байгаа. Байгаа тий. Тэр нэг гоё гин цайлга нөхөрлөл байгаа зү. Ээж аав нь хөөгөө тахтал үгүй явахгүй гэж яваад. За баярлалаа ингээд хүүхдүүдтэй чөлөөтэй сайхан ярилцлаа. Тэгээд урилга авсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа олон сайхан тэмцээнүүд амжилт хүсье. Тэгээд ирээдүйд гоё их орныхоо нэрийг гаргасан, төрийнхөө дурлалыг их шиглүүлсэн. Мундаг сайн тамирчид гараа. Ийм сайхан тамирчид болоорой. Тэгээд одоо олимпиад ороход чинь нэг 18 наснаас ихэд орж болдог тий 16 юу? Ер нь бол насны ангил байхгүй шүү дээ. Байхгүй юу? Та нар бол орж болох нь шүү дээ тий. Ер нь бол одоо цаг нь сайн байх юм шүү дээ. Хөөх ямар гоё юм те. Тэгвэл магадгүй 20, 24, 24 оны олимпиад харж ах чинь билүү те. Бас сонин шүү дээ. Юм гэдэг бол тэр үе тэрээ тэгээд авраа болчиход хоёр их ах гэж байгаа мартаа. Анхны ярилцлага чинь бид нэг л бичлэгээр ингээ ярилцчихлаа гэж хадгалаад үзүүлнэ та нарт. Баярлалаа үзэгчтэй тэгээ маань нэвтрүүлэг намд үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ дахин сануулхад нэвтрүүлэг маань хэдийн 22 цагаас явж байгаа ч гэсэндээ бид нэр хүүхдүүд орж байгаа учраас өдрийн цагаар бичлэгээ хийсэн байгаа. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань төв бассейн шгшээ багийн одоо сүрийн одоо шилдэг тамирчид маань ирсэн байна. Тэгээ сүүлүүдээс усан спортоор хичээлж байгаа хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд бусаддаа зөв үлгэр дуурайл болсон хийж биш одоо хийлж биш үйлдэлээрээ одоо бусдыгаа манлайлсан юм гайхалтай хүүхдүүд оролцлоо. Тэгээд уг нь бол камерын ард бол их хөвгөлтэй нарийнч сайхан хүүхдүүд яриа. Камер харж хараад бие бариад. Камер харахаараа бие бариад их даруй төлөв болчихлоо. Тэгээд хүүхдүүдтэй маш их баярлаа. За баярлаа. Баярлж байгаа. Баярлалаа гаяа тий. Баярлалаа. Тэрсээ баярлж авч харагдахгүй ахээ. Дотгошоо юу. За баярлалаа үзэгчтэй. Тэгээд нэвтрүүлэг намдас үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэг манд дуусж байгаач Эко телевиз эфир үргэлжлэж байгаа шүү. Эрхлээ эргүүлцгээе. Баярлалаа.